Сайн байцгаана уу? Сонсож байгаа үеийн мэндийг хүргэе. Та яг одоо Монгол болсон үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар ч хачир байхгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийг мэдүүлэхээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих дугаар маань бас л нэгэн харамсалтай хэрэг байгаа. 2019 онд Монгол улсад олон нийтийг цочроосон харамсалтай хэрэг гарсан юм. Төрсөн ихэн ердөө 6 настай үр хүүхдээ архины нөлөөнд доор заазуурсан энэ явдал нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлж гэр бүлийн хүчирхийлэл, харигдлтын хор уршигийн талаар дахин анхааруулсан билээ. Архи хэтрүүлэн хэрэглэх нь зөвхөн хувь хүний эрүүл мэндийг бус түүний гэр бүл хамгийн хайртай хүмүүсийн амьдралыг хүртэл эрсдэлд оруулдгийг энэ хэрэг тод харуулсан. Ээж хүний гарт өртсөн 6 настай бяцхан хүүхэд гэмтэж эмнэлгийн тусламж авч амь аврагдсан азтай тохиолдол байсан боловч сэтгэл зүйн гүн шарах гэр бүлийн уур амьсгал түлтээсэн хохирол нь нөхөгдөхгүй юм. Ингээд бүгдээрээ шүүгдэгчийн биеийн бяцаалтаас хэрэгээ эхлүүлцгээе. Шүүгдэгч Чимгэн Монгол улсын иргэн 1976 онд Өвөр хангай аймагт төрсөн хэрэг үйлдэх үедээ 43 настай байсан. Эмэгтэй яс үндэс халах, бүрэн дунд боловсралтай, мэрэгжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 хүүхдийн хамт Өвөр хангай аймагт оршин суух бүртгэлтэй боловч сонгон хайрхан дүүрэгт төр оршин суудаг. Улсаас авсан гавьяа шаналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй юм байна. Холбогдсон хэргийн талаар дурдахад шүүгдэгч Чимгэн согтууруулах фунданы зүйл хэрэгэлсэн үедээ 2019 оны 1-р сарын 15-ны өдөр сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт төрсөн дүүгийн нөхөр болох Тулгаагийн гэрт өөрийн төрсөн хүүхэд болох 6-наас 11 сар 24 хоногтой итгэлийн баруун суг сээрний нуглан орчим бүсэлгийн зүүн хажуу хэсэгт зүүн сарууны дунд хуурууны дотор хэсэгт заазуураар олон удаа зүсэж эрүүл мэндэд нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол учруулан онц харгас хэрсгийгээр хохирогчийг бие хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүнийг алахыг завсан хэрэгт холбогдохоос гадна төрсөн дүүгийн нөхөр болох Тулгаа нь 6 настай итгэлийг хамгаалж чимгээдээ заазуур булаацалдсны улмаас Тулгаагийн гарыг нь заазуураар зүсэж зүүн эрхийн долоовор хурууны зүүн салаанд шарах бүхий хөнгөн хохирлыг учруулсан гэмт хэрэгт тус холбогджээ. Ингээд бүгдээрээ насанд хүрээгүй хохирогч итгэлийн мэдүүлгээс сонсцгооё. 2019 оны 1-р сарын 15-ны өдөр би Тулгаа ахын гэрт байсан чинь ээж сохтуу гэрт орж ирээд гал тогоороо очиод заазуур аваад намайг доошоогоо харуулж шалан дээр хэвтүүлж байгаад эхлээд миний хурууг зүсээд дараа нь нуруу болон суг зүссний дараа миний толгой руу гараараа 3 удаа цохиод дараа нь би Тулгаа хаа гэсэн чинь Тулгаа хунтаж байгаад сэрээд сандарч ээжийн гарт байсан заазуурыг сандарч очиод заазуурыг нь авах гэж байгаад гараа гэмтээчихсэн юм. Тэгээд ээжийн гарт байсан заазуурыг аваад салгасан юм. Би гэрийн орон доор орж нуугдаж байтал орон доор орсон байхад миний гарнаас их цус гоожиж нуруу хорсож өвдөөд байсан. Гэрлээгч намайг гараа дээр гэхээр нь би гарч чадахгүй байна гэсэн чинь гэрлээгч намайг орон доороос татаж гаргаад гарыг минь боож өгөөд цэцгээгч Тулгаа ахын эхнэр гаднаас орж ирээд цэцгээгч яс их хүүхэд зоодог юм бэ гэд ээжийг барьж аваад газар унгасан чинь ээж 100-ыг нь түлхээд унгасан чинь 100-ын дотор байсан тоосох нь унаад тэр хаваар шалыг түлчихсэн юм. Тэгэж байтал цагдаа эмч ирсэн. Ээжийг цагдаа аваад явчихсан болохоор миний гарыг боож ойж өгсөн. Цагдаа дахиж ирээд миний нурууны зургийг дарсан. Ээж миний нуруу гарыг яагаад зүссэнг би мэдэхгүй байна. Миний суг зүүн гарын хуруу нуруу хэсэгт гэмтэл учирсан. Одоо их хорсож өвдөж байна. Ээж сохтуу Тулгаа ахын гэрт орж ирээд заазуураар намайг газар дээр шалан дээр хэвтүүлж байгаа л зүсчихсэн. Солонгоо юу юм? Бац сайхан юу юм гэж хэлж орилж байгаад миний гарнаас татаад нуруу гарын хурууг заазуураар зүсчихсэн. Ээж орой гараад явчихсан. Би ээжтэй унтаагүй. Өглөө ээж Тулгаа ахын гэрт сохтуу орж ирсэн. Гэрт хоноогүй ээж дандаа согтгоороо зоддог.
Би сохтууд нь айдаг. Ээжийн зодуурыг даваад л гарч хахдаг. Дандаа л зоддог, загнадаг. Хизээ гэдгийг нь мэдгүй гэх мэдүүлгийг өгчээ. Одоо ингээд та бүхэнд гэрч тулгаагийн мэдүүлгээс хүргэе. 2019 оны 1-р сарын 15-ны өдөр манай эхнэрийн дүү Чимгэн Нарангийн голд амьдардаг бөгөөд тэр гэртээ бараг амьдардаггүй. Гадуур дими тинээд арх уугаад явдаг хүн байгаа юм. Чимгэн өөрийнхөө итгэлтэй манай гэрт 10 хоногийн өмнө ирсэн юм. Би өөрөө гэртээ бүхийн зодог шуудаг ойж борлуулдаг бөгөөд Чимгээг арх уухгүй болохоор нь би гэртээ байлгаж өөрийнхөө ажилд туслуулж байсан юм. Тэгтэл Чимгээ 2019 оны 1-р сарын 14-ний орой манай гэрээс гарсан бөгөөд хаашаа явсныг нь мэдээгүй. Тэгээд Чимгээ гадуур хончхоод өнөөдөр буюу 2019 оны 1-р сарын 15-ны өдөр 12 цаг өнгөрч байхад манайд согтуу ирсэн байсан бөгөөд би тухайн үед гэртээ унтаж байсан. Тэгэд би унтаж байтал итгэл ахаа авраараа гэд хүүхэд орилсон. Тэгэхээр нь би босоод харсан чинь Чимгээ өөрийн итгэл нэртэй хүүгээ доош нь тонгоолгочихсон. Нуруунд дээр нь 2 удаа зүссэн байсан. Тэгэхээр нь би сандраад гүйж очоод заазуурыг нь булааж авсан ба булааж авахдаа би заазууранд зүүн гарынхаа эрхий хурууны орчим зүсүүлсэн. Тэгээд би заазуурыг нь булааж авсан юм. Тэгтэл манай хамаатны охин хул нь Чимгээг та болоош гэж хэлтэл хулангийн үснээс нь зулгаасан. Тэгээд би очоод салгасан юм. Тэгтэл гаднаас манай эхнэр Ариуна, эхнэрийн дүү Цэцгэнэр гаднаас орж ирсэн бөгөөд хулан цагдаа дуудлага өгсөн ба Ариуна Цэцгэ хоёр Чимгээг гаргахгүйгээд дээрээс нь дарж байгаад цагдаа нарт өгсөн. Би Чимгээгийн хүүгийн шархыг үзэхэд Чимгээ хүүгийнхээ нуруун дээр нь 2 удаа зүссэн байсан. Мөн баруун суганд нь зүссэн байсан. Зүүн шүү орчим мөн зүүн гарын дунд хурууны дотор талд нь зүсэж гэмтээсэн байсан. Тэгээд түргэний эмч ирээд шууд ойдол тавьж өгсөн. Чимгээ ямар шалтгаанаар хүүхдээ заазуураар тусаж гэмтээснийг нь мэдэхгүй байна. Чимгээ нь арх уучаад маргааш сохтуудаа болсон зүйлээ сандаггүй хүн байгаа юм. Би Чимгээгээс заазар булааж авах гэж байгаад л зүүн гарынхаа эрхий хурууны дотор талд нь зүсүүлсэн бөгөөд өөр ямар нэгэн гэмтэл шарах байхгүй гэх мэдүүлгийг өгчээ. Тухайн үед байсан насанд хүрээгүй гэрч хулангийн мэдүүлгээс та бүхэнд одоо уншиж хүргэе. Би тухайн өдрийн 12 цагийн үед тулгаан ахынд байж байтал гаднаас Чимгээгч сохтоо орж ирсэн. Тэгээд манай ээж Цэцгээ Ариуна нар дэлгүүр орох гээд Чимгээгчтэй зөрөөд гарсан. Тэгээд ээж Цэцгээ Ариуна эгч нар дэлгүүр рүү гараад явсны дараа Чимгээгч өөрийн хүү болох итгэл рүү алны шүү би чамайг зайлгээд хүүхдээ чирч гэрээ урагшаа чирсэн. Итгэл нь ээжээ болооч гээд босож ирээд миний хажууд ирсэн юм. Тэгтэл итгэл миний хажууд ирэхээр нь би Чимгээгчд та одоо болооч гэсэн чинь Чимгээгч гэрийн нөгөө талын орон дээр сууж байснаа хашгирч гэрийн зүүн талын иргэнэг буюу аяг тавг хийдэг шургуулгыг онгоолгоод шаргал бор өнгийн судалтай заазуур аваад хүүхдээ хомирт байхад нь чирээд ор баг нь хоёрын завсар оруулаад доош дарахаар нь би эргээд харсан чинь итгэлийн нуруун дээгүүр заазуур барьчихсан. Итгэлийн нурууг зүсэж байсан. Тэгэхэр нь би тулгаан ахыг унтаж байхад нь Яна гэж хашгираад тулгаанхаа авраарай гэж итгэл хашгирахаар нь тулгаан ах сэрээд Чимгээгчийн гарт байсан заазуурыг аваад гэрлээ өгчөд өгсөн чинь гэрлээ цааш нь хийсэн юм. Би гэрийн баруун хойно сууж байтал тулгаан ах чи хүүхдээ яаж байгаа юм бэ гэсэн чинь Чимгээгч үг хэлэхгүй хашгираад байснаа гинэд намайг үсдээд 1 гаруй минут болсон байсан. Тэгээд тулгаан ах гэрлээгч намайг салгасан юм. Тухайн үед Чимгээ гэх эмэгтэй сохтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн байсан. Нилээн сохтуу байсан. Тухайн үед Чимгээгч орж ирээд хашгираад гал тогооны шургуултнаас заазуур аваад итгэлийг чирээд итгэлийн нурууны гол болон дал хэсгээр тус бүр 1 удаа мөн суган дээр нь бас эсэгсэн байсан. Мөн зүүн гарын дунд хурууг нь зүссэн юм. Чимгээгч баг бандаа зодод цохиж байсан зүйл миний мэдэж байгаагаар байхгүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Би шүүх хэмлэгт үзүүлэхгүй гэх мэдүүлгийг өгчээ. Гэрч Цэцгээгийн мэдүүлгээс тухайн өдрийн 13 цаг өнгөрч байхад төрсөн эгч Ариунагийн хамт эгчийнхээ гэрт очисон чинь манай эгчийн гэрт Чимгээ хүүхдээ заазуурсан байсан. Чимгээ хүүхдээ нуруунд нь 2 удаа, баруун сууганд нь 1 удаа, зүүн талын хурууг нь заазууртчихсан байсан. Чимгээ миний гуян дээр хазаж миний биеийг самардсан байсан. Чимгээ арх уусан байсан ба би шүүх хэмлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлгийг өгчээ. Гэрч Сонгон хайрхан дүүргийн цагдаагийн 2 дахь хилцээний эргүүлийн офицерын мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Итгэлийн нурууг нь зүссэн гэхээр нь би хувцсыг нь сөхөж үзэхэд нурууг нь 2 удаа зүссэн байсан. Мөн баруун гарын сугны доод талд зүссэн, зүүн гарын алга,
Тэр чигтээ цус болчихсон улаан даваагаар орооцсон байсан. Зүүн гарын шууны дээд хэсэгт бас зүссэн байсан. Чимгээг гэрээс авч гарах гэтэл чимгээ гэрийнхнийгээ та нарыг ална хядна гэд хараагаад исэн. Чимгээг эрүүлжүүлэхэд аваачиж хийхэд согтолтын зэргийг дотоолгож үлээлгсэ. Үлээлгэхэд 0.69 хувьтай гарч байсан гэх мэдүүлгийг өгсөн байна. Гэрч хохирогч итгэлийн ангийн багшийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Чимгээнд байнга итгэлийг хүргэж өгдөг, муу авдаг байсан юм. 2018 оны 11-р сард чимгээнд нэг удаа хүүхдээ авахгүй алга болчихсон. Утас нь холбогдохгүй байхаар нь би итгэлийг гэртээ аваад хонож байсан ба маргааш нь итгэлийн ээж чимгээ ирчгээд би ажил гараад ирж чадсангүй. Хүнд манай хүүхдийг авчгаарай гэж хэлтэл аваагүй байна гэж хэлж байсан. Итгэл нь сэргэлэн хичээлд сурах мэрээлттэй бөгөөд ар гэрт нь хичээл давтуулдаггүй. Гэрийн даалгаврыг нь хийлэгдэггүй учраас хичээлээс хоцорчих гээд байдаг талтай хүүхэд байгаа юм гэх мэдүүлгийг өгчээ. Хэрэг гарснаас 1 хоногийн дараа буюу 2019 оны 1-р сарын 16-нд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн газраас хохирогч хүүхдэд үзлэг хийсэн байна. Үзлэгээр дараах гэмтлүүд тогтоогджээ. Баруун сугны ард нэгийг үрчгэн 0.4 см хэмжээтэй зүсэгдсэн шарах. Сэрний 7-р нугаламын орчим 3-ыг үрчгэн 0.3 см хэмжээтэй зүсэгдсэн шарах 10 см-ийн урт зулгаралттай. Бүсэлгийн зүүн хажуу хэсэгт 2.8-ыг үрчгэн 0.3 см хэмжээтэй зүсэгдсэн шарах 5 см-ийн урт зулгаралттай. Зүүн гарын дунд хурууны дотор талд мэс заслын ойдол тавьсан шаргатай байжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд хүүхдийн биед олон газарт шарах гэмтэл тогтоогдсон. Эдгээр шарах нь эр бүхий зүйлээр олон удаа үйлчилснээс үүссэн бөгөөд хэрэг гарсан цаг хугацаатай нийцэж байна. Хохирогчийн эрүүл мэндийг төр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ирээдүйд хөдөлмөрийн чадварт нь тогтмол нөлөө үзүүлэхгүй гэж дүгнжээ. Шинжээ чимж шүүхтээр мэдүүлэг өгөхдөө хүүхдийн биеийн шархнууд дээрээсээ доошо чиглэлтэй ташуу байдлаар үүссэн байсныг нь тодорхойлсон. Шархнууд нь шинээр үүссэн бөгөөд тухайн хэрэг гарах цаг хугацаатай таарч байсан. Хүүхэд өөртөө ийм шарах үүсгэх боломжгүй гэсэн нотлохоог эмч хэлж өгсөн байдаг. Сэтгцийн шинжилгээний дүгнэлтээс та бүхэнд танилцуулъя. Хэрэг гарснаас хойш хүүхэд болон шүүгтэгчид сэтгцийн шинжилгээ хийжээ. Хохирогч хүүхэд итгэлийн тухай дүгнэлтээс та бүхэнд хүүхэд ямар нэгэн сэтгцийн өвчнгүү гэхдээ айдас түгшүүрийн хариу ургалтай гэж тогтоосон. Энэ нь хүчтэй айдас төрүүлэх үйл явдал хүчирхийлэлд өртсөн тохиолдолд үүсдэг олдмол урвал бөгөөд хүүхэд өөрийн харсан, сонсон зүйлээ насандаа тохирсон түвшинд мэдүүлж чадна. Ийм төрлийн сэтгэл зүйн урвал нь төр зүрийнх байж боловч заримдаа удаан үргэлжилж хүүхдийн сэтгцэд хор уршиг үлдээх боломжтойг онцолсон байна. Хамгийн эмзэг хэсэг бол хүүхдийн өөрийн өгсөн мэдүүлэг байв. Тэрээр ухаан орсон цагаасаа эхлэн ээжтэй байнга зодуулдаг байсан, айдаг байсан гэж хэлсэн нь гэр бүлийн хүчирхийлэл байнга давтагдж ирсэн болохыг харуулж байна. Шүүгдэгч чимгээгийн сэтгцэнд хийсэн дүгнэлтээс та бүхэнд хүргэе. Шүүгдэгч чимгээнд сэтгцийн ямар нэгэн өвчнгүү, архин дондох өвчтөй гэх баримт нотлогдоогүй, мэдүүлэг өгөх, өөрөө үйлдэлээ удирдан жолоодох чадвартай, өөрөөр хэлбэл хэрэг хариуцах бүрэн чадвартай гэж үзсэн байна. Энэ хэрэг нь зүгээр нэг гэр бүлийн доторх зодоо маргаан биш юм. Харин бодит зэвсэг хэрэгэлсэн амь насыг бүрэн хохироох орлого байсан нь шинжилгээгээр нотлогджээ. Заазуур дээр илэрсэн цус хохирогчийн цамцны зүсэлт, цусны мөргээд бүгд нийлээд ээжийнх нь хийсэн үйлдэлийг баталгаажуулсан байна. Энэ бүх баримт хүүхдийн мэдүүлэг эмнэлгийн шинжилгээтэй давхцаж шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахад чухал үндэс болжээ. Ингээд бүгдээрээ шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээс сонсцгоё. Хэрэг гардаг өдөр дэлгүүрээс 0.75 грамтай хангаа нэртэй арх өөрт байсан 10,000 төгрөгөөрөө худалдаж авч уусан. Нэг мэдсэн чинь тулгаан ахын герт орчихсон хулангийн үснээс нь зулгаачихсан байсан. Тэрнээс хойш бас санахгүй байна. Дахиад нэг сэртэл миний хүүхэд итгэл баруун гараа зүүн гараараа барьчихсан. Гарын алга нь цус болчихсон харагдсан. Тэрнээс хойш тулгаан ах нэг алгадахад би сэрсэн. Би хүүхэд итгэлээ заазуураар зүссэн гэх мэдүүлгийг өгчээ. Шүүгдэгч чимгээ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, арх хэтрүүлэн хэрэглэсний улмаас ийм хэрэгт хүрсэн гэж үзсэн. Энэ нь эрүүгийн хуулийн дагуу хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болсон байна. Гэхдээ хэрэг бол хүүхдийн амь насанд халдсан ноцтой шинжтэй байсан учраас түүнийг зүгээр өнгөрөөх боломжгүй юм. Шүүх түүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирогчд учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж
хорих ял оноожээ. Шүүхээс шүүгдэж чимгээд гэр бүлийн хүчирхийлэл үлдэж, онц харгас хэрцгий аргаар хүнэн алхахыг завтсан гэмт хэрэгт буруутай. Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутай гэж үзэн 7 жилийн хугацаагаар нээлттэй 20 ангид ял илүүлэхээр болсон байна. Мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-ийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар мөн шийтгсэн байна. Энэ хэрэг бол арх хүнийг ямар аимшигтай хүн биш болгодог. Бүр төрсөн үрээж танихгүй болтол нь өөрчилж чаддаг гэдгийг харууллаа. Арх бол зөвхөн нэг хүнийг бус бүхэл бүтэн гэр бүл ирээдүг сүйтгдэг аюул юм. Хүүхэд бол бидний хамгийн үнцэнтэй баялаг. Тэднийг хамгаалах, хайрлах нь эцэг эхийн хамгийн том үүрэг юм. Ийм харамсалтай хэрэг дахин бүү давтагдаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Өнөөдрийн дугаар энд хүрээд дуусаж байна. Дараа дахин уулзалтаа түр баяртай.